God төрийн албаны шат дамжлагыг туулсан, төрийн албаны туршлагатай болсон, улс төрийн туршлагатай болсон, хат суучсан, ноён нуруутай шуналгүй тийм л улсууд байх хэрэгтэй шүү дээ. Одоо засаг дээрээ бас кабинетийн гишүүдэд зангидаж чаддаг хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Гэхдээ ер нь миний хэлээд байгаа чинь тэр байхгүй юу? Хүлээн зөвшөөрөгднө гэдэг цаг хугацаа шаарддаг ажил байхгүй юу? Зүгээр ингээл ерөөсөө нэг удаа орж ирчингүүтэл ерөнхий сайд болох хүн гэл ингээл бичиж байгааг харахаар миний нүур улаах юм шүү дээ. Улсын хурлын сонгуульд нэр дэвшээд сонгогчдынхаа тухайн тойргоосоо дэмжлэг авч чадаагүй хүмүүсийн нэр одоо бас ерөнхий сайдад дэвшнэ гэд яригдж байна. Одоо таны хувьд одоо улсын хурлын наадах нь сонгогчдын тэргүй байлгүй тийм ч. Би бол тийм боломж байхгүй гэж бодож байна. Яг гэвэл эн чинь бас нэг гурван өндөрлөгийн нэгийг хаших юм бол ард түмний ихтгэл хүлээсэн хүн байх хэрэгтэй шүү дээ. Ард түмнийхээ бас нэг гэгээлэг байлгахын тулд тэр хүн ард түмнийхээ бас нэг одоо сэтгэл зүрхийг онгойлгосон, найдвар тээлгсэн тийм хүн байх хэрэгтэй шүү дээ. Таны хувьд тийм хүнийг хэн гэж харж байна? Тэгэл одоо ярилцсан шүү дээ бид нэр. Удирдах зөвлөлийн урлаар бах хурлын Одоо бол бах хурлын тавл ярина. Тэрнээс биш кандидат ярихгүй. Ер нь нэгэн дараагийн засгийн газрын бүртгэр болсон байгаа. Тэгэхээр ер нь бол ихэнх гишүүд бол дангаараа. Гэхдээ ер нь ингээд нэг одоо мөнгөтэй төгрөгтэй сайд боллоо гэж нийгэм шүмжилж штэ тийм үү? Тих биш. Сайд хүн бол тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр салбараас шийдвэр гаргаж чаддаг хүн байх хэрэгтэй. Тэрнээс биш мэрэгжилтийн орж ирснийг сонсч ирсэн үү те? За энэ аятайх ингээд авчаад байгаа чинь өнөөдөр бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан байхгүй. Яг гэвэл өнөөдөр мэрэгжилтийн бодлогоор салбар явдаг болсон ба шүү дээ. Хуучин яадаг байсан. Тэр салбарын хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг лидер сайд болдог гэсэн байхгүй юу? Тэр мэрэгчлүүдийн оруулж ирснийг шүүн тунгаагаад өөрөө шийдвэрээ гаргаж чаддаг хүн болдог гэсэн байхгүй юу? Дурандаа биш. Одоо бол дурандаа сайд болохгүй гуглдээд шүү дээ. Фэйсбүүкээр өөрсдийнхөө нэрийг тавиал те. Ерхий сайд мэдээж томчлон тодорхой. За гэхдээ засгийн газрын бүрэлдэхүүнд ер нь гаднаас хүмүүсийг оруулж ирэх ийм агуулга яригдж байна. Нөгөө талаасаа парламент дээр байгаа хүмүүсээсээ засгийн газраа бүрдүүлсэн дээр гэдэг чинь юм ярьж байна. Таны хувьд аль нь зүгээр гэж харж байна? Гэхдээ уг нь штэ. Тэр юу гаднаас дотроос ихээс биш миний түрүүний хэлсэн тухайн салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүн байвал тэр одоо давхар дээлтэй вэ дээлгүй вэ хамаагүй л дээ. Тэгэхгүй тэгээд өмнө гаднаас бүрдүүлэхдээ нэг өөрсдөө дагсан жулдраа нар л тавьчихсан байхгүй. Тэгэхээр чин засгийн ажил явж өгөхгүй шүү дээ. Тэгэх юм бол одоо тэр дан дээлтэй байгаад үнэхээр явахгүй. Одоо энэ шинээр бүрдэх засгийн газраас иргэд болоод улс төрийн хүрээнд гол хүлээгдэж байгаа зүйл нь юу вэ гэж харж байна. Хамгийн түрүүнд юуг шийдэх ёстой гэж та бодож байна. Ямар юухан зүйл юм бэ? Одоо та нар ингээд мэдээлэл авч байгаа дэлхийн нийтийн Трампын бодлогоос болоод нэлээд тодорхой гөнөксөл байдалд орсон тийм үү? Нөгөө талаараа манай экспортын орлогын 60-70% дан ганц нүүрсээр бүрдүүлдэг маань яасан? Үнэн нь тал хувьцсан биз дээ. Тэгэхээр бид нар нүүрсээр өнгөрсөн жил 9 тэрбум долларын орлого олдог байсан бол энэ жил талыг алдах гэдэг шүү дээ. Тэр чинь 10 гаруй их найд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ мөнгөө яаж нөхөх вэ гэдэг бол дараагийн ерөнхий сайдын тархийг гарчлах ёстой. Тэрийг яаж олох вэ гэдгийг хийж чаддаг тийм л хүү ерөнхий сайд болох ёстой шүү дээ. Дангаараа засаглал бол ер нь энэ гадаад заавал санхүүгийн засгийн чихнэ. Дангаараа засаглал гадаад дотоод нөхцлөө дийлэх болов. Та бас ойдлогоо гээд онт яриад. Дангаараа гэхээр чи одоо нэг 68 хүнтэй те. Тэгээд 64 хүнээр хууль баталдаг учраас хэцүү л болчихж байгаа юм л. Уг нь бол арчлалын зарчим бол олонх нь ажлаа хийгээд цөөхөн хянаад явах хэрэгтэй. Гэтэл бид нар сая сүүлийн үндсэн хуулиар энэ зарчмыг алдагдуулсан тогтолцоог үндсэн хуулинд оруулсан байхгүй юу? Одоогийн тогтолцоогоор бол ингээд яг Европын орнууд шиг хамтарсан засгийн газар байгуулагдах зүгээр ямар ч аргагүй юмыг хийчихсэн. Тийм учраас би үндсэн хуулийг ганцаараа зэрэг үзчихсэн. Цаг хугацааг харуулж шүү дээ.